Эрт урд цагт уулсаар хүрээлэгдсэн нэгэн жижиг тосгонд Марко гэдэг 24 настай залуу амьдардаг байжээ. Марко маш тайван бус хүн байв. Түүний оюун санаа байнга бодлоор дүүрэн байдаг байлаа. Өдөржин янз бүрийн бодлууд ирж буцна. Тэр бодлууд түүнийг тайван бус, ядарсан мэт болгодог байв. Тэр өнгөрсөн амьдралынхаа талаар үргэлж гуниглана. Ирээдүйн талаар байнга санаа зовно. Ийм бодлуудаас болж түүний оюун санаа яг л шуурга мэт болжээ. Тэр тайван байж чаддаггүй байв. Сайн ундаж чаддаггүй байв. Бүр инээмсэглэхээ хүртэл мартчихсан байлаа. Нэг өдөр Марко уулын цаад хаслагдсан нэг тосгоны тухай сонсов. Хүмүүс тэнд нэгэн ухаантай хөгшин хүн амьдардаг гэж ярьдаг байв. Тэр хүн өмнө нь хотод маш алдартай сэтгэл судлаач байсан аж. Амьдралдаа олон хүнд тусалж, хүмүүсийн оюун санаанд амар амгалан хэрхэн олохыг зааж өгч байсан гэдэг. Одоо тэр хөгширсэн байв. Тиймээс тэр хотын завгүй амьдрахыг орхиж, байгальд ойр намгүм тосгонд амьдрах болсон байлаа. Заримдаа тэр зочилж ирсэн хүмүүст зөвлөгөө өгдөг байв. Марко энэ тухай сонсоод сониуч ирхэж баг зэрэг найдвар төрөв. Тэр бодлоо. Магадгүй энэ мэрэгэн хүн надад дотоод амар амгалан олоход тусалж чадна. Тэгээд тэр хөгшин хүнтэй заавал уулзах ёстой гэж шийдэв. Олон өдрийн урт ядаргаатай аяхийн дараа Марко эцэст нь уулын тосгонд хурж ирлээ. Тэр тосгонд ирэхэд ногоон ургамзаар бүрхэгдсэн жижиг байшин харагдав. Байшингийн үүдний тагцсан дээр тэр хөгшин хүн чимээгүйхэн сууж байлаа. Түүний нүд анаатай, маш тайван харагдаж байв. Марко ойртож очиод зөөлөнсөн хэлв. Өвөө минь, миний оюун санаа маш тайван бус байна. Би бодохоо зогсоож чаддаггүй. Миний зүрхэнд амар амгалан хэрэгтэй байна. Та надад тусалж чадах уу? Хөгшин хүн аажмаар нүдэ нээж, тайван инээмсэглэл гаргав. Тэр хэлв. Чи амар амгалан хайж байна уу? Тэгвэл надтай хамт яв. Би чамд нэг жижиг даалгавар өгье. Тэр Марког байшингийнхаа жижигхэн хашаанд дагуулж очив. Дараа нь нэг шилэн аягыг усаар дүүртлэн хийлээ. Аяг маш дүүрэн байсан тул багахан хөдөлбөл ус асгарах байв. Тэр аягыг Маркод өгөөд хэлв. Эндээс тосгоны зах хүртэл алах. Дараа нь буцаж ир. Гэхдээ нэг ч тусал ус асгарч болохгүй шүү. Марко гайхан харлаа. Гэхдээ тэр бүх хүчээ гаргахыг хүссэн тул энэ сэрэгтийг хүлээн зөвшөөрөв. Тэр аягыг болгоомжтой бариад алхаж эхлэв. Зарим хүмүүс алхаж байв. Зарим нь гүйж байв. Дэлгүүрийн эзэд үйлчлүүлэгчтэй дуудана. Нохоонууд хуцаж байв. Гэвч Марко эргэн тойрноо огт харсангүй. Түүний нүд зөвхөн аяган дах ус дээр төвлөрч байлаа. Тэр алхамаар маш болгоомжтой явж байв. Хүмүүс түүнийг гайхан харж байсан ч хинч саад болоогүй. Учир нь тэд түүнийг ямар нэг чухал зүйл сурч байгааг мэдэрч байлаа. Эцэст нь Марко буцаж ирээд хэлв. Өвөө минь, би чадлаа. Нэг ч тусал ус асгараагүй. Хөгшин хүн толгой дохин инээмсэглэв. Дараа нь тэр асуулаа. Сайн байна. Гэхдээ надад хэлдэ. Замын хажуу товлж байсан хүүхдүүдийг чи харсан уу? Нохоо хуцаж байгааг сонссон уу? Марко гайхан хариулв. Үгүй, би юу ч хараагүй, юу ч сонсоогүй. Би зөвхөн аяганд хосон тал анхаарч байсан. Хөгшин хүн дахин зөөлөн инээмсэглээд хэлв. Энэ нууц юм. Энэ зүйл үргэлж чиний дотор байсан. Гэхдээ чи мэддэггүй байсан. Чиний оюун санаа одоо цаг төвлөрөх үед айдас байх зай үлддэггүй. Төрөгдөл байхгүй болдог. Илүү бодлууд ч алга болдог. Чи зөвхөн аяганд хосны тухай бодож байсан. Тэр үед чиний оюун санаа бүрэн тайван болсон. Чи өнгөрсөндөө гониглаагүй. Чи ирээдүгээс айгаагүй. Марко аажмаар ойлгож эхлэв. Энэ түүний хайж байсан амар амгалан байжээ. Амар амгалан гэдэг бол гаднаас олддог зүйл биш. Бид одоо цагт амьдрах үед амар амгалан аль хэдийн бидний дотор байдаг. Марко толгоогоо бүхийлгэн зөөлөн хэлв. Өвөө минь, одоо би ойлголоо. Хэрвээ би оюун санаагаа тайвшруулахыг хүсвэл оюун санаагаа энэ мөчид байлгах ёстой юм байна. Тэр үед л жинхэнэ амар амгалан ирдэг. Хөгшин хүн дахин инээмсэглэв. Нар жаргаж байлаа. Сүүлийн гэрэл газрыг зөөлөн илж байр. Шууд үр рүүгээ нисэж байлаа. Марко гэрлүүгээ алхаж эхлэв. Гэхдээ тэр өмнөх шигээ тайван бус залуу байхаа болсон байлаа. Тэр өөрчлөгдсөн. Учир нь одоо тэр оюун санаагаа хэрхэн тайвшруулахыг мэддэг болсон байв. Амьдралыг өөрчлөх түүх.
Чи хизээ нэгэн цагт хийхийг хүссэн том мөрөөдлийнхөө тухай бүх хүнд ярьж байсан уу? Тэгээд дараа нь юу босныг анзаарч байсан уу? Заримдаа бид мөрөөдлийнхөө талаар хэтэрхийх ярьж хол түүнийг биелүүлэх зам улам холдож, улам хэцүү болдог. Эрт урт цагт нэгэн жижигхэн тосгонд Саймон гэдэг залуу амьдардаг байжээ. Тэр маш том мөрөөдөлтэй хүн байсан. 7 хоног бүр шин зүйл эхлүүлэхийг хүсдэг байв. Нэг өдөр тэр дэлгүүр нэнэ гэж бодно. Дараагийн 7 хоногт ваар нийтлэл хийж сорно гэж төлөвлөнө. Дараа нь бүр байшин барина гэж шийднэ. Гэвч Саймонд нэг хачирхалтай зуршил байлаа. Юу ч эхлэхээс өмнө тэр тосгоны бүх хүн төлөвлөгөөгөө ярьдаг байв. Тэр захын дундуур алхаж чанга дуугаар "Би энэ тосгонд хамгийн том дэлгүүрийг нэнэ" гэж хэлнэ. Хүмүүс түүнийг сонсоод алга ташиж, инээмсэглэн сайхан үгс хэлнэ. Саймон өөрөөрөө бахархаж, өөрийгөө чухал хүн мэт мэдэрдэг байв. Тэр шөнө их тайван унтна. Гэвч маргааш өглөө нь ажид эхлэх цаг болоход түүний ирч хүч алга болсон байдаг байлаа. Тэр ядарсан мэт санагдаж эхлэх хүсэлгүй болдог. Өдрүүд өнгөрөхөд дэлгүүр нээх мөрөөдөл нь алгуур замхарна. Эцэст нь тэр огт эхлээгүй хിവэрэ үлддэг. Удалгүй Саймон дахин шинэ мөрөөдөл олно. Энэ удаа ваарн итгэл хийж сурахаар шийднэ. Тэр тосгоны талбайд хүмүүсийг цуглуулад "Би хамгийн үзэсгэлэнтэй вааруудыг хийнэ. Хүн болгон надаас худалдаж авна" гэж бахархалтайгаар хэлнэ. Хүмүүс дахин түүнийг магтаж урам өгнө. Саймон гайхалтай мэдрэмж төрнө. Гэвч хэдхэн хоногийн дараа сонирхол нь дахин алга болж тэр шаварт хизээж хүрэхгүй. Ийм зүйл жилээс жилд давтагцаар байлаа. Саймон мөрөөдөл бүрээ зарладаг. Хүмүүс түүний үгийг баяртайгаар хүлээж авдаг. Харин түүний гар хоосон хിവэрэ үлдэнэ. Амьдрал нь огт өөрчлөгдөхгүй. Эцэст нь тэр өөрөөсөө ичих болж яагаад өргөж бүтгэгүүдтгээ ойлгож чадахгүй байлаа. Дотор нь хүнд гуниг хурж, амьдрал нь гатсан мэт санагдах болов. Нэг өрөө Саймон тосгоны хуучин хотгийн дэргэд ганцаараа сууж байлаа. Түүний дээр нэгэн ахмад хүн ирэв. Тэр хүн нам гүм, даруу зантай байв. Хүмүүс түүнийг хүндэлдэгч тэр их ярьдаггүй. Ахмад Саймоны хажууд сууж зөөлөн хоолоогоор асуув. "Хүү минь, чи яагаад ингэдлээ санаа зовсон харагдаж байна вэ?" Саймон санаа алдан. "Надад маш олон мөрөөдөл байдаг. Гэвч би хизээж юу ч дуусгаж чаддаггүй. Надад юу болоод байгааг ойлгохгүй байна" гэж хэлв. Ахмад толгой дахин "Шин санаа төрөх бүрт чи юу хийдэг вэ?" гэж асуулаа. Саймон шууд хариулв. "Би бүгдэд нь хэлдэг. Би юу хийх гэж байгаагаа хүмүүс мэдээсэй гэж хүсдэг. Тэд надаар бахархахыг хүсдэг." Ахмад зөөлөн инээмсэглээд "Маргааш өглөө надтай хамт яваарай. Би чамд нэг зүйл үзүүлье" гэж хэлв. Маргааш нь Саймон Ахмадтай түүний жижигхэн цэцэрлэгт уулзлаа. Ахмад гартаа 2 жижиг үр барьсан байв. Тэр нэгийг нь Саймонд өгөөд "Үүнийг газарт суулга" гэж хэлв. Саймон жижиг нүх ухаж үрийг хийж шороогоор дарлаа. Дараа нь Ахмад 2 дахь үрийг авч газарт суулгасангүй. Харин өндөр өргөж бариад ойролцоо тоглож байсан хүүхдүүдийг дуудлаа. "Хараарай, надад нэг үр байна. Удахгүй энэ маш сайхан мод болно. Ямар гайхалтай болохыг нь хараарай" гэж хэлв. Хүүхдүүд баярлан алга ташиж инээмсэглэв. Ахмад үрийг нэг чулуун дээр тавиад орхив. Өдрүүд өнгөрөв. Ахмад шороонд болсон үрийг чимээгүйхэн усалсаар байлаа. Тэр энэ талаар хүнд ч юу ч ярьсангүй. Саймон байнга цэцэрлэгт ирж харна. Аажмаар жижиг ногоон соёо гарч ирэв. 7 хоног өнгөрөх тусам тэр улам ургаж хүчтэй болж байлаа. Харин чулуун дээр тавьсан үр огт өөрчлөгдсөнгүй. Нарны дор хатаж эхлэв. Шууд ирж жижиг хэсгүүдийг нь авч явна. Эцэст нь тэр огт ургалгүй алга болов. Хэдэн 7 хоногийн дараа Саймон шороон дундаас бат зогсож буй жижиг ургамлыг харлаа. Нөгөө үр аль хэдийн алга болсон байв. Ахмад түүний хажууд зогсоод зөөлөн хэлв. "Саймон, үр ургахын тулд чимээгүй байдал хэрэгтэй. Түүнд харанхуй хэрэгтэй. Тэр газар доор нуугдж байх ёстой. Хэрв чи түүнийг ил гаргаад байнга аривал тэр хатаж эхэлдэг. Түүнийг булааж авдаг. Тэр хизээж мод болдоггүй." Саймон жижиг ургамлыг ширтэн зогсов. Түүний дотор ямар нэг зүйл хөдөлж эхлэв. Ахмад үргэлжлүүлэн хэлв. "Чи мөрөөдлөө хит эрт бусдад хэлэх үед өөрийгөө аль хэдийн амжилтанд хүрсэн мэт мэдэрдэг. Хүмүүсийн магтаал чамд баяр баясгалан өгдөг. Чиний оюун ухаан, зориг аль хэдийн биелсэн мэт итэрдэг.
Тэгээд зүрх чинь цааш үргэлжлүүлэх галыг алддаг. Үйлдэл хийхэд хэрэгтэй байсан эрч хүч үгэнд өргөддөг. Саймны нүүр халуу дүүгүү. Тэр яг ингэж амьдарч ирснээ ойлголоо. Төлөвлөгөөгөө зарлах бүрдээ тэр өөрийгөө амжилттай болсон мэт мэдэрдэг байсан. Магтаал хангалттай байсан. Алар ташилд хангалттай байсан. Тиймээс тэр бодитоор ажиллах шаардлагагүй мэт санагддаг байжээ. Ахмад түүний мөрөн дээр гараа тавиад зөөлөн хэлв. Мөрөөдөл ихэндээ маш эмзэг байдаг. Тэдэнд хамгаалалт хэрэгтэй. Тэднийг чимээгүй хадгал. Хичээ зүтгэлийнхээ харанхуй хөрсөнд тэднийг ургуул. Мод хүчтэй болсны дараа хүмүүс өөрсдөө харна. Чи түүнийг зарлах хэрэггүй. Саймон Ахмадд талархаад гэрлүүгээ удаан алхлаа. Түүний оюун бодол олон зүйлээр дүүрсэн байр. Тэр шөнө Саймон нэг чухал шийдвэр гаргав. Энэ удаа тэр өөрөөр оролдоно гэж шийдсэн юм. Гэхдээ энэ удаа тэр хүнд ч юу ч хэлэхгүй байхаар шийдлээ. Тэр маш энгийн нэг зорилго сонгов. Модон сандал хийх. Тэр үүнийг хүнд ч зарлсангүй. Хүмүүсийг цуглуулсангүй. Зүгээр л чимээгүйхэн эхэлсэн. Өдөр тутмын ажлаа дуусгасны дараа орой бүр тэр нам гүмхэн болонд очиж модоор ажиллана. Зарим өдөр тэр маш их урам зоригтой байдаг байв. Харин зарим өдөр ядарсан санагдана. Гэвч хүнд ч хэлээгүй учраас хинч түүнээс асуулт асуухгүй. Хинч түүнээс ямар нэг зүйл хүлээхгүй. Түүнд ямар ч дарамт байсангүй. Зөвхөн түүний гар бас мод хоёр л байлаа. Өдрүүд аажмаар 7 хоног болж өнгөрөв. Сандал баг багаар хэлбэрээ олж эхэллээ. Саймон заримдаа алдаа гаргана. Гэвч тэр алдаагаа засна. Тэр суралцсан. Аажмаар сандал нь улам бат бөх, улам гүжвэр болж байлаа. Эцэст нь нэг өдөр сандал бэлэн болов. Саймон дээр нь сууж үзв. Тэр өмнө нь хизээч мэдэрч байгаагүй нэг мэдрэмжийг мэдэрлээ. Жинхэнэ бахархал. Үгээр бий болдог бахархал биш. Хийж бүтээснээс төрдөг бахархал. Нэг өглөө хөршин Саймоны гэрийн гадаа байсан сандлыг хараад гайхав. Саймон, энэ үнэхээр гоё юм байна. Чи үүнийг хизээ хийсэн юм бэ? Саймон намуухан инээмсэглээд, би хэсэг хугацаанд дээр нь ажиллаж байсан гэж хэлв. Хөршин гайхан, чи хүнд ч хэлээгүй шүү дээ гэв. Саймон толгой доглоо. Би эхлээд дуусхийг хүссэн. Удалгүй толсон даяар энэ тухай яриа аажмаар тарлаа. Хүмүүс сандлыг харж гайхаж байв. Гэвч тэр үед Саймон аль хэдийн дараагийн ажлаа эхлүүлчихсэн байлаа. Энэ удаа тэр жижиг ширээ хийхээр шийджээ. Дахин тэр хүнд ч юу ч хийсэнгүй. Тэр чимээгүйхэн ажиллав. 7 хоногуд өнгөрч ширээ бэлэн болов. Дараа нь тавиур хийв. Дараа нь жижиг сандал. Он жилүүд өнгөрөх тусам Саймон тосхондоо чадварлаг дархан гэдгээрээ танигдж эхэллээ. Гэвч тэр хизээж төлөвлөгөөгөө урьдчилан зарлдаггүй байв. Тэр ажлаа дууссаны дараа л хүмүүст харуулдаг байлаа. Хүмүүс түүнийг улам их хүндэлдэг болов. Учир нь түүний үйлдэл үгнээс нь илүү чанга ярьдаг байв. Тэр илүү гүн зүйл олж нээсэн юм. Бодитоор ямар нэг зүйлийг бүтээж байгаагийн нам гүм сэтгэл ханамж. Одоо чи өөрийн амьдралаа бодоод үз. Хэдэн удаа чи нэг зорилгоо бусдад зарлчгаад удалгүй түн рүү тэмүүлэх эрч хүчээ алдсан бэ? Хэдэн мөрөөдлөө чи хит эрт бусдад хэлчихэд аажмаар алга болж байгааг нь харсан бэ? Хүн төлөвлөгөөгөө хит их ярьж эхлэх үедээ өөрийн хүчийг тарааж орхидог. Бусдын хариу үйлдэл өөрийн чинь хичээл зүтгэлийг орлож эхэлдэг. Тиймээс мөрөөдлөө өөртөө ойрхон байлга. Тэднийг хамгаал. Таны ажил бэлэн болсон үед л өөрөө ярьж эхэлнэ. Дэлхий таны юу бүтээх гэж байгааг мэдэх шаардлагагүй. Харин таны бүтээсэн зүйлийг л харах хэрэгтэй. Тиймээс дараагийн удаа том санаагаа хүн болгонд хэлмээр санагдвал төр зогс. Чимээгүй бай. Үрийг харанхуйд ургахыг нь зөвшөөр. Мод хүчтэй ургасан үед хүмүүс өөрсдөө харна. Чи нэг ч үг хэлэх шаардлагагүй. Хэрвээ энэ түүх танд таалагдсан бол бичлэгт лайктарж найзуудтайгаа хуваалцаарай. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн түүхээр дахин уулзъя. Тэр хүртэх өөрийгөө сайн анхаарч зүрх сэтгэлдээ амар амгаланг хадгалаарай.